надад одоо байнгын одоо бодогдчихийдэг гэх юм уу те байнгын одоо энд байна байж идэг энэ үгнүүд бол те санаа зүв бол үнэхээр л заяа зүвдөө те санаанд чинь ингээд багтаад байгаа бол заяанд чинь бас ингээд багтчихал та. Сумогийн барилдаар амарч болдго юм аа. Нэг бол сумогоо бол нэг бол ирж барилгач. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь би хувьдаа өөртөө бодтол аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан. Шалц киногоо энэ өнгөрсөн 10 сард нээдээ тэгээд кино маань одоо театрт хөгжиж гарч байна. Сайн байцгаана уу өглөө өдөр орой минь. За манай нэвтрүүлэг он гарснаас хойш тодорхой хугацаанд тодорхой шалтгаанаар төр завсарласан та бүхнээс хөлсөл өчье. Ингээ өнөөдрөөс эхлээд хавит хоёр та бүгдэд шинэ дугаар, шинэ нэрээр дахин учрахад бэлэн болоод байна. За тэгэлгүй яах вэ? Одоо ингээд аав нар нэвтрүүлэг маань одоо энэ мөчөөс эхлээд цаашдаа ноён нуруу хэмээх нэртэйгээр үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай зочин одоо амьдралын төлөө тэр дундаа эрүүл мэндийн төлөө маш тууштай тэмцэж байгаа манай бас нэг залуу үеийн төлөөлөл болсон нэгэн залуу хөрөлцөн ирсэн байгаа. Тэгээд Мухат. За Монгод тий. За санчруулт. Мухат. Би тэрийн урилгыг бас хүлээж авсан. Мухаттаа маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсанд бас их баярлалаа. Найздаа баярлалаа. Санчиртаа баярлалаа. Манай нэвтрүүлэг тэгээд нөгөө ноён нуруу гэж явна гэдэг чинь ноён нуруу гэж одоо юу юм бол хүн болгоны үнцэг байгаа болохоор ямар ч хүн байж олно одоо амьдралын тийм үдэл бодол нь тийм чиглэл нь өөр ч юм уу бодож явдаг юм өөр ч юм уу ийм болно одоо ноён нуруу ч юм уу үдэл бодлын талаар ярилцсан нэвтрүүлэг болохоор энэ дээр хэдүүлээ жоохон үзэгчтэй ч гэсэн танилцуулангаа бүр дэлгэрүүлээд. Тий, ноён нуруу гэж та юу хэлэх вэ гэдэг ярианаас яриагаа эхлэх үү? За тэгээ. За баярлалаа. Ноён нуруу. За би бол нэг айхтар ухаантай айхтар хүн бол биш. Бусадтай л адилхан жирийн л нэг аавын хүү, хүүгийн аав тий. Ноён нуруу гэдэг бол юу н үнж байдал. Одоо хэлсэн амдаа хүрдэг байдал. Хүний хань болсон бол тэр хандаа амьдралдаа үнж байх байдал. Хүүгийн эцэг болсон аав болсон бол тэр аавынхаа үүргийг одоо сайн гүйцэтгэх тэрэндээ үнж байгаа байдал. Нэг найзтайгаа нөхөрлсөн бол тэр нөхөрлөлдөө бас үнж байгаа байдал. Ажил хийж байгаа бол тэр ажилдаа бас чин сэтгэлээсээ хандж байгаа байдал. Энэ л юмн дээр одоо хүний ноён нуруу харагддаг болов гэж боддгоо штэ. Одоо ажлын газар ч гэсэн тий одоо ямар ч асуудал хүн алдаа гаргаж болно тэр хүнийг бас нэг тэр алдаан дээр нь дөрөөлөд байхгүйгээр илүү дэмжиж илүү их харж тэрийг одоо заа зөвлөж гэдэг юм уу тий тэр талаасаа хандж байгаа тэр хүний бас нэг ноён нуруу юм болов ингээд бүхэл юм дээр л одоо ноён нуруу гэдэг зүйл гардаг болов гэж боддгоо штэ. Өөрийнхөө одоо өөрт байгаа юмдаа л чин сэтгэлээсээ үнэнч байх нь л тэр ноён нуруу одоо яг ингээд зогсож гинүүдаа бат нуурахгүйгээр ингээд байж чадчихвэл тийм зогсож гинүү ноён нуруу гэдэг юм ингээд хадгалагдаж үлдчих чадчихгинүүдаа гэж харж байгаа шүү дээ. Миний л хувьд, миний л бодол. Тий, тэгж сонсоход бол яг үнэн шүү, тийм л. Мөнх тун гэрүүл юу лээ? Уранга аймгийн харьяатай. Манай аав ээж хоёр Уранга аймгийн харьяа. Тэгээ Улаанбаатар төрж өссөн. Айлын 3 дахь хүү Төмөрхатын Мөнхат гэдэг. Тий. Тэгээ одоо их нэртэйгээ 2 хүүхэдтэйгээ ингээм амбал дөрүүлээ амьдэрдэг. Тий. Манай эхнэрийг Бачлууны Мөнх Мягмар гэдэг Хинтээ аймгийн харьяатай. Тэгээ одоо гэмтэл сонгохын үндэсний төвд их хэмжээ ажил хийдэг. Тэгээ одоо 2 хүү охин хоёртай. Тий. Тийм нэг жирийн л Монголын нэг байдаг сайхан гэрүүл тий. Хүн гэдэг чинь ер нь яах гэж амьдрдаг юм бэ? Зарим хүмүүс нөгөө идэхийн тулд амьдрдаг юм уу эсвэл амьдрах гэж идээд байгаа мó ч гэдэг юм. Тэгж нэг ярьдаг шүү дээ. Ер нь тэгэхээр Мөнхбодын хувьд
Ер нь амьдралын гол утга учир нь ер нь юу гэж боддог вэ? Амьдралын гоё мөн чанар нь ер нь юу вэ? Амьдралын мэдээж аз жаргалтай сайхан амьдрах, амьдралын элэг бүтэн байх, эрүүл сарвал байх, илүүчгүй, дутуучгүй өнөөдрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун амьдрах, тэ хүний сайн явааг ч юм уу, хүний сайн эдэлж явааг ч юм уу хараад одоо тэрлүү шатахгүйгээр өнөөдрийн өөрт байгаа юмдаа их сэтгэл хангалуун, тайвуу тэр зүйл нь өөрөө амьдралын бас нэгэн утга учир. Эндээ сэтгэл хангалуун байх нь утга учир юм болов гэж бодож байгаа шүү дээ. Амьдралын утга учир. Тийм. Ер нь бол тийм шүү. Тийм байвал өөртөө ч гэсэн амрах. Мөн хотын энэ амьдралын мөн чанар гэж саяны төрөний хэлсэн бодох болсон шалтгаан хажуунаас эхэлж тийм бодох болсон бай. Одоо биднес үеийн залуучууд гэж бодож байна. Би бас их хожуу гэж бодож байгаамаа өөрийгөө. Би 2022 онд элэг шилжүүлэн суулгах хаалганд орж исэн юм аа. Япон амт соёл мэдрэмж цунаа ресторан Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Энэ элэг шилжүүлэх суулгах хаалганаас хойш ер нь л миний бас ингээ бусдтай харьцах харилцаа, хандах хандлага гэдэг юм уу те ингээд бас нэг юмыг бодох, ухаарах энэ юмнууд илүүтэйгүр надад илүү сууж эхэлсэн болов уу гэж боддгийг. Элэг яагаад солиулгасан бэ? Тийм яг уу ер нь бол хүнд өвчин ингээд хилж ирдэггүй те нэг л мэдхэд ингээд үрээд ирдэг юм лээ. Би бүр 2005 оноос үүдэлтэй дөнгөж 21-2 настай байх үе. Тэгээд зүгээр л нэг л өдөр зүгээр халуураад эхэлсэн. Минийх зүгээр нэг л өдөр халуураад тэгэл шарлаад гэдэг юм уу, ногоорол гэдэг юм уу, бие организмд энэ өөрчлөлт ороод тэгэл юу болов яав гээл ингээд шинжилгээ өгөөл ингээд яваал. Эрнээс өмнө зүгээр ерөөсөө л цоо ирүүл зүгээр гүйж хараагаал шүддгүүл хүүхэд байла. Тэгэл нэг л өдөр тийм гараал тэгэл шинжилгээ өгөөл энэ бол асуудал байна гээл ингээд элэгний одоо үзүүлэлт гэдэг юм уу асаа талаад гэдэг нэг юм шинжилгээ байдаг. Тэр одоо маш өндөр гараал те 6-700 800 гараал ингээд бүх юм нэтгэжэл ингээд ирсэн. Энэ цаг хугацаанаас эхэлж байгаа. 2005 оноос. Тий. Тэгэд элэгний Б вирусын итвэхжил гэдэг ингээд тухайн үедээ бол одоо шаасны нэрмжид 3 дугаар төв эмнэлгийн одоо элэгцсний тасаг гэдэг тасагт одоо очиод одоо тэнд одоо байнгын үйлчлүүлэгч нь болсон гэх юм уу да. Тэр одоо тэр тасгийн эмч нар, сувилагч нар тэр хүмүүс бас их баярлж явдаг. 2005 би бас тэр тасгаас би бас өөрийнхөө гэр бүлийн хүнийг олж авч ирсэн ч гэдэг юм уу те. Тийм. Энэ бас нэлээд чанга даваа байсан 2005 оны тэр одоо дөнгөж одоо эд халж байгаа, эд асж байгаа залуу дөнгөж одоо 21-2 настай. Эд гялцаж явсан. Одоо яста нэг хожооноос хойно байгаа шүү дээ. Ер яг тийм насан дээрээ байж байгаа. Тэгээд ингээд нэг юмд баригдаад ингээд айгу хүнд байдалд орсон. Тэр нэг 2 жилийн хугацаанд би бүр ер нь бол гэр эмнэлэг хоёрын хооронд одоо нилээдгүй эмчилгээнд бүр хийлгэжсэн. Тэр үед интерферон гэдэг нэг тариа байдаг байсан. Интерферон гэдэг тэр тариаг ингээд хийгээд нэг 2 цагийн дараа байна уу бас 39-40 хүртэл халуураад бүх үе мөч янгинаад тэгээд нэг тэсгийн аргагүй болдог. Тийм тариа байсан. Тэр тариаг би бүр 7-8 сарын турш хийлгэжсэн байхгүй. Тэр үед бол бас миний бас чанга үе байсан. Яа. Бүх үе мөч янгинаад бүх үе мөч одоо дээрээсээ доош хүртэл одоо зулаагаасаа хөлийн уул хүртэл янгинж өвдөд 39-40 хүртэл халуураад тэгээд ингээд
бүхэл бүтэн 72 цагийн турш ингээд чангаасаа сул руугаа ингээд явсараа 72 цагийн дараа арай гайгүй болонгууд ахаад нөгөө тариагаа шахчихдаг. Ахаал нөгөө байдал шинээр эхлээл ахаал 39 40 хүртэл алуураад энэ цаг хугацаа бүтэн 7 8 сарын тарш үргэлжлээд тэрний дараа бас нэг арай X ингээд босоод ирсэн гэх юм уу. Тэгэхээр нөгөө өөр талаараа одоо мөн хатагч юм тулдаад эхэлж байна. Хүн болгон энийг бол амсахгүй. Одоо жишээлбэл тэр тарианы өвдөлт гэдэг юм бол одоо биднээс бол юу гэж хэлээд ойлгоход хэцүү байгаа. Тийм бие мэдрэг Нэгээс 10 гэж өвчин гэд нөгөө өвдөлтийн юу гэж нэг зэрэг тогтоё гэж бодъё шүү дээ. Тэр бол жишээвэл тэр тариа хэд вэ гэдэг юм бол 1-ээс 10 гэж үтгэдэг. Шүд ингэдэг. За тэрийг 3 4 гэж бодъё. бодъё. Өвдөл гэдэг хэцүү шүү дээ те. Ер нь бие өвдөх гэдэг те. Би нэг Японд нэг хэсэг хугацаанд ажиллаж амьдарлаа шүү дээ. Тэр хугацаанд нэг манийхэн одоо яагаад ч миний энэ үений энд л нэг өвдөд идэг. Амар одоо надтай л амар өвчин юм да. Энд л бүр өвдөд байдаг. Тэгэл ингээд унтахаар энд янгнаал. Тэгээ маргааш ажилдаа би одоо энд ингээд бүр юм барьж бацаж чадахгүй шүү дээ. Би одоо маргааш яаж ажил хийх юм болоо гэл тэрэндээ аюу шаналал нэг хэсэг нэг тэгж өвдөжсэн. Одоо санчрын хувьд амьдралдаа одоо яг мэдэрчээсэн тэр хамгийн одоо тэгэхэлстэй одоо хүүхд байхад ч гэдэг юм уу те өвдөжсэн тэр цаг үе ямар үе байсан бэ? Одоо ёстой. Миний бол одоо тамирчин одоо нөгөө сумаад яг эд барилдаж явах үедээ бас мэдээж бэртэл авсан л байдаг штэ. Тэгээ тэр хамгийн удаан хугацаатай тэр нэг муухай бодлол бол үнэхээр нөгөө хөзөө уурсан байсан байх тэр л бах да. Тэр эдгэх гэж бас одоо хүүтэн хөргөчөнд хөлдөөгчн дотор үсээ гаргадаг юу хийдэг ч юм уу одоо дасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу тэр үе л өстой нэг биений өвдөлт гэдэг бол нэлээд л өвдчихсэн байх тухайд. Дээрээс нь одоо энэ Акхо Хармаужи гэж хоёр хүн хажуугаар зүгээр тэр үе чинь сүнг гэлтэй шагаар авчиж байгаа болохоор дээрээс нь шар хүний сэтгэлийн шар гоцоос нэг өвдөн болсон. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Үүнээс хойш одоо тийм юм сонслоо. Одоо баг тэр одоо өвчин гэдэг би ингээд мэдэрч эхлээд хүлээн зөвшөөрч эхлээд явж илаа. Гэр бүлтэй болсон он цаг хугацаа гэдэг хизэн байх уу? Өмнө нь байх уу, дараа нь байх уу? Тий, одоо би хэллээ шүү дээ. Одоо ингээд энэ ийм нэг тариа хийлгээд нэг жохон сэгсэн ингэж тий. Энэ сэхэл авах хугацаанд л одоо хамаг юм амжуулж штэ тий. 2006 онд сэхэл аавна гэдэг нь зүгээр болсныг хэлэхгүй. Зүгээр болсныг хэлээгүй тий. Би тэр гэр эмлэг гэдэг хоёр юмнаас арай өөр маршрут руу явж үзэж байна л гэсэн үг байхгүй тий. 2 жилийн дараа зөвхөн гэр эмлэг гэдэг маршруттай байсан бол одоо гэр эмлэг гэхээсээ арай багасаад гэр эмлэг арай өөр замтай өөр замтай болж байна. Тийм ээ. Тэгээ би 2006 онд эхнэртэйгээ танилцсан. Манай эхнэр 3 дугаар эмнэлэгт совилгч мэрэгчлээ ажилладаг байсан. Тэгээд намайг одоо эмчлүүлж явах хугацаанд би одоо эхнэрээ одоо энэ яасан сайхан бүсгүй вэ? Яасан гоё гартай юм бэ гэдэг юм уу те. Тэгээд тэр одоо биеийн байдал хилэмж одоо ингээд бие авч яваа байдал тэр юм сайхан төрөх тэр юмд татагтаад ингээд эхнэртэйгээ бас анх танилцчихлаа. Тэгэл 2007 онд арай илүү ингээд дотн болоод 2008 онд бид хоёр ингээд хумээ хийжсэн. 2008 онд гэр бүл зохиож ирсэн. Энэ 2000 одоо би чинь бас нэг ингээ айтайхан сайхан болчихж байгаа юм чи ажил төрөл хийн те бас нэг өөрийн амьдралаа зохион ингээ энэ юм руугаа бас илүү одоо бас тэр үед бас л дутуул бодцсон л явж байгаа. Би одоо баг ингээд айтайхан бүр ингээд нэг гоё болцсон юм шиг л бодцсон л явж байгаа. Ихтэл тэгж болоогүй л байсан юм байлээ. Тэгэл одоо гэр бүл зохиогоол ингээл ажил төрөл хийгээл одоо хүүхэдтэй болоод гэдэг юм уу те ингээл цаг хугацаа өнгөрөөл ингээл явж идэл эргээл нөгөө байдал маань намайг хөөе чи нөхөр нааширгээ ингээд бас л Хүүхдтэй мань хувьд анх аа болсон тэр мэдрэмж
Ямар байсан бэ? Тэрийг бас асуумаар санагдлаа. Яг анх аав болоход ямар мэдрэмж төрөв? Яаж баярлав те? Тийм би 2008 онд эхнэрийгээ аав ээжигээ дагуулад Хинтээ аймаг руу очиод эхнэрээ аль бие ёсоор гуйж аваад ингээд авъя гэж одоо тэгээд хурим найр хийгээд те эхнэртэй гоё хурмын палаж өмсгөөд те хурмын ордонд хоёулаа ингээд өөдөөдөөсөө хар зогсож жагаад те энэ одоо амьдралын турш жаргал зовлон одоо бүхий цаг үеийг ингээд хамтдаа туулахад бэлэн үү гэдэг асуултанд тийм ээ гэдэг хариултаар ил тод чанга дуугаар хариулаад ингээд нэг сайхан гэр бүл болоод тэгээ 2008 онд битээр манай банд одоо эхнэрийн маань гидсэнд байхад хоёулаа хурмын хийжсэн. Тэгээ 2009 онд манай хүү миний яг төрсөн 2 дугаар төрөхөд бас миний хүү мэндэлжсэн. Тэгээд одоо том хүү тий аа болох мэдрэмж бол бас л үнэхээр л сайхан байсан. Одоо тэгээд тэр үед бас нэг аавын хариуцлага ч гэдэг юм уу те тийм юмыг бас бодох сөхөөгүй л явж байгаа. Тэ ямар ч юу тэр аа болох нь надад гоё. Юу би аа бүтэ боллоо. Ер нь эрүүл мэндийн алдна гэдэг бол ер нь бүхий л капитал, бүхий л юм аа. Одоо тэр эрүүл мэнд гэдэг зүйлдэл ингээд зарцуулаад байт юм билээ. Ингээд олсон юмны хичнээн хувь нь энэ эрүүл мэнд рүү ингээд ороод ингээд одоо би чинь одоо ер нь энэ одоо 21 наснаас хойш өдийг хүртэл одоо 40 гаруй 42 3 хүрж гин гэдэг чинь амьдралынхаа одоо талаас илүү хувийг одоо энэ эрүүл мэнд гэдэг зүйлтэйгээ ингээд тулдаад энтэйгээ ингээд өрсөлдөөд ингээд явж байгаа гэхүүтэй хүмүүс сайхан амьдрахын тулд ч гэдэг юм уу те их хангалуун амьдрахын тулд ч гэдэг юм уу ингээд амьдралаа бүтээгээд ингээд урагшлаад явдаг бол би бас арай өөр нэг юм амьд байхын тулд гэдэг юм уу те энэ бие организмыг нэг юм айтайхан одоо эрүүл одоо өвчнгүүгээр өвдөлтгүйгээр байлгахын тулд илүү их тэмцэжсэн гэх юм уу? Тийм зарим хүмүүс ч одоо нэг байртай болохын тулд ч гэдэг юм уу те зарим одоо бүр хүмүүс бол энэ тэр хүний унж яваа машиныг аваад унахын тулд ч гэдэг юм уу те зорилго юм тийм байгаад байна. Одоо миний хувьд бол хараа өөр ч гэдэг юм уу те тэр тал нь одоо байгаа одоо энэ байгаа өөрт байгаа энэ нандин бүхэндээ л сэтгэл хангалуун өөрт байгаа хань ижилдээ өөрт байгаа хүүхдүүдтэй өөрт байгаа аав ээжтэй ах дүүдээ өөр ингэсэн байгаа орон гэртээ тий нийтийн унаанд суугаал яваал болоод байгаа юм чинь эндээ ч гэсэн сэтгэл хангалуун энэ бүх зүйлдээ өөрөө сэтгэл хангалуун байх юм бол нөгөө стресс нь илүү бага гэдэг юм уу одоо энэ шанал нь бага илүү их тайван байх нь илүү надад илүү тайван байх нь илүү чухал байгаад байгаа учраас тий Амьдралын зорилго гэж бас их аргагүй хүн хүнийх өөр байх юм даа л гэж би бодож байна л доо. Өстой өөр. Хүн чинь одоо амьдралаа дээшлүүлэх ч гэдэг юм уу одоо ийм орон гэрте болох одоо гадаа дотоодоор аялах ч гэдэг юм уу тийм үзүү үзэх тийм үнтэй тийм одоо дэлхийн одтой уулзах ч гэдэг юм уу янз бүрийн хүсэл мөрөөдөл зорилго байдаг шүү дээ. Тэгэхээр мөнхтийн маань одоо хувьдлаараа маш энгийн те зүгээр л байгаадаа сэтгэл хангалуун амьд байх. Тэр санчрын зорилго юу юм ямар? Би бас тэгэл тийм нөгөө ёдрын шунлаг гэдэг шиг юм байлгүй яах вэ? Одоо хэдэн жилийн дараа нэг тиймэрхүү байж гисэн тийм ээ. Одоо ийм жоо утганаас зайтай амьдарчих юмсэн чинь наазах нь тий. Гэтэл мөгөттойгоо уулснаас хойш амьд байна гэдэг философч нөр ямар амар агуу юм бэ тийм ээ. Энэ дотор юу ч хийж бүтээж бол том жижиг гэлтгүү. Заавал тэр байшин одоо юу гэдгийг нүдэнд харагдах баригдах юм биш. Өөрөөсөө ердөө л амьд байна гэдэг чинь маш том агуулгатай, маш өргөөрөөтэй ямар том философи гэдгийг бас нэг том ойлгосон юм энэ шүү. Тэгэхээр одоо мөнхтийн одоо ингээд тэмцэж байгаа нэг талаараа тэмцэн ч юм уу нөхөрлөхгүй бол болохгүй өвчин гэж ойлгож байна те. Энэ одоо хэр хэмжээний одоо хохиролтой хор хөнөөлтөй юм бол яа энэ одоо хэцүү шүү. Ер нь бол да ялангуяа энэ одоо
бусад өвчнийг бол би бас хэлж мэдэхгүй те. Илэг гэдэг бол бас нэлээ одоо эм тарианы хувьд ч гэсэн аюу өртөг өндөртэй байдаг гэх юм уу те. Илэгний уураг одоо тэр илгэний одоо тижэл одоо тэр эм тариа хипамайрц ч гэдэг юм уу гэдэг энэ тарианууд бол нилээдгүй өртөг өндөртэй байдаг. Ер нь эдийн засгийн хувьд бол ер нь уналтанд баг орно. Том хэцүү. Одоо асар их одоо бүх юм л алдсан гэсэн үг. Ер нь бол тийм эндээ зориулсан. Эндээ зориулж байгаа л гэсэн үг. Одоо тэгээд тэрний хажуугаар ингээл гэрүүл амьдралын юмд одоо бүрэн гүйцэд зарцуулж чадахгүй байна л гэсэн үг. Энэ бол хүн ер нь эрүүл мэндийн алдна гэдэг бол ер нь маш том юм алдаж байгаа гэсэн үг. Одоо манай залуучууд, манай энэ одоо өсвөр үеийнхэн, одоо энэ дөнгөж залуу гэрүүлүүд энэ төр эрүүл мэндэд бас их маш анхаарч явах хэрэгтэй болов уу гэж боддог. Ялангуяа энэ одоо нийгмийн бухимдал байна те. Энэ Улаанбаатарын эвгүй утаа үнээр гэдэг юм уу те. Одоо энэ гараад одоо сошиалын нэг замраагүй байдал одоо нэг гараад л бухимдж байгаа энэ түгжрэл стресс гэдэг юм уу те. Энэ их юм бас хүнд аюу их тийм уцаа бухимдлыг төрүүлж явах шиг байна. Эннээсээ болж хүмүүс бас уцаа хараалж одоо манайхан ч одоо ингээд унтаа сэрээгүй гэсэн юмнууд аюу олон байна шүү дээ те. Энэ юмнууд чинь л одоо энэ их бухимдал, стресс, ачаалал одоо энэ одоо өөрийн хүрч чадахгүй байгаа эсвэл тийм юмдаа бухимдаж тэрлүүгээ хит их анхаарж одоо байгаа байдалтай сэтгэл хангалуун бус байгаагаасаа болоод одоо асар их нервийг өөртөө ингээд хадгаж штэ. Одоо хүмүүс маань хит их тэр их байдал бас их одоо тэмүүлж шунхаасаа илүүтэй өөрийн гэсэн байгаа одоо энэ одоо сайхан зүйлүүд зөндөө байна штэ. Тий өөрийн гэсэн энэ орон зай, өөрийн гэсэн амьдралаа хүлээн зөвшөөрч чадахгүй болчиход тэнд нэг хүн сайхан амьдраад байгаа юм шиг те. Тэрний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Тэр сайхан гаднаас сайхан амьдарч байгааг тэнд өөрөө хараа зогсож байгаа хүн тэрний амьдрал дээр очиод тэр хүний амьдралаар амьдраад үзэхэд бас л тэр амьдралд асуудалтай зүйл, бухимдалтай зүйл зөндөө л байгаа. нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Би бол одоо чадхаараа л өөрийгөө ингээл байраа л те. Жишээ нь одоо 2005 оноос анх энэ өвчнөнтэй тууснаас хойш гэдэг юм уу те. Арх гэдэг юм уу огт амсаагүй гэдэг юм уу те. Нэг балга архич уугаагүй гэдэг юм уу те. Ямар ч алкоголны эсгэлэнт харагч хэрэглээгүй ч гэдэг юм уу те. Одоо хүүхэд байхдаа ингээл айраг цагаас зөндөөл уудаг л байла. Хаяа ингээд айраг уугаад сайхан гүдгүд залгилж байгаа хүнийг харахаар Тэгэл ер нь нэг найз төлөөгөө нэг жоохон дөргөөд нэг тийм үе байдаг шүү дээ тий. Уухгүй ч гэсэн цанхаас хүртэл өөрийгөө татгалзах нь байна. Үгүй тэгэн штэ ер нь нэгэнт л чи энтэй л одоо нүүр тулцсан нэгэнт энтэй тэмцсэн чи илүү олон жил амьдрах ёстой гэж бодож л байгаа бол чи энэс 100% татгалзах ёстой. Одоо тэр нөгөө нэг интерферон гэдэг тариа би тариулж исэн одоо 39 40 хүртэл халуурж исэн гэдэг штэ тий. Бүх юм ч ангиж исэн. Тэр чинь ингээд олон давтамжтай байхгүй юу? Би 7-8 сарын турш хийлгэж исэн гэхээр би сардаа 10 удаа, тэг 7-8 70-80 удаа хийлгэсэн гэсэн үг байхгүй юу? Одоо тэр болгонд л одоо манай ээж одоо ингээд би чи ингээд шүн тэрийгээ ингээд мэдхгүй ингээд шүн ингээд хэдий ингээд унтж байгаа ч гэсэн ингээд яолотоо унтаад байгаа. Яа гэд ингээд өөрөө ирэхгүй тэр амнаас тэр яа гэдэг үг гараад байна шүү дээ тий. Тэг ингээд тэр яалт өвдөлтөндөө ингээд хальтмалт сэрэнгүүт чи ингээд ээж хажуу сууж идэв гэсэн байхгүй юу? Яаж юм гээд ингээд гар мар хатгцсан ч юм уу те. Хөл мөл хатгцсан ч юм уу те. Ингээд тэгээд л одоо тэр үед л одоо ингээд одоо ээжтэйгээ бас ярилцаад миний хүү одоо энэ юмд ч одоо арх дарс болдгоо гэж шүү гэдэг юм уу те. Чи оюутан байхдаа бас нэг хай нэг ингээд найз нөхдөөгөө даруун ганцныг татах юм бол байна штэ. Тэр нас юм чинь тий. Тэгэл одоо тийм болдгоо гэж штэ тэгэл ээж одоо тэгэл хэлжсэн надад. Тэгэл одоо тэр л одоо мэдрэмж тэр үг ч гэдэг юм уу намайг одоо за энэ бол болдгоо юм байна гэдгийг одоо
одоо хэлж гин те. Тэгэхээр би одоо энэс хойш одоо ийм алкоголны зүйл одоо хэрэглэхгүй байх нь зөв юм байна шүү гэдэг. Хэдий ингээд би организм бас ингээд 8 он, 9 он, 10 онд ингээд айтайхан болж байгаа гэсэндээ одоо тэрийг одоо нэг одоо гайгүй болчлоо гэж бодлгүйгээр одоо ямар ч алкогол одоо хэрэглээгүй. Тийм. Тэгээд яг 13 он цирроз болчоод ингээд явсараагаад 19 онд одоо варикоз гэж нэг юм үүсдэг байхгүй юу ингээд одоо гол судас ингээд одоо зүлхийх гэдэг юм уу те ингээд одоо хүмүүс одоо эвгүүгээр ярахад одоо цусаар бөөлжөөд ингээд доошоогоо цусаар гүйлгээд инэ гэдэг тэр нь болгоод энэ варикоз гэдэг тэр судас ингээд хагардаг байхгүй. Тэгэхээр тэр бас ингээд яг хагарах хэмжээнд очичоод болж өгдөг. Тэгээ тэрийгээ бас ингээд боолгож янзлуулаад ингээд тэр 19 оноос ахгуулаад ер нь 19 онд бас нэг ингээд бас нэг олгоо ахуулах шаардлага гараад бүр яалтчгүй ахуулах шаардлага гараад тэгээ олгоогоо ахуулаад тэр үедээ бас нэг энэ одоо бас нэг схем ихэнд ороод гэдэг юм уу те нөгөө нэг илэгний асуудал нилээдгүй хүнд байгаа учраас хагалгаа бас ингээд эвгүй тэгээд яалтчгүй орох хэрэгтэй болоо тэгээ ороод тэгээд тэр үедээ бас тухайн үедээ л одоо схемд ороод нэг хэсэг ингээд даралт нь мөрөдөч мөчрөө унаал ингээд бас нэг эвгүй байдалтай ороод бас амьсгалын аппаратанд ороод ингээл тэгэл эргээл бас нэг гайгүй болж гарч ирээл тэгээд ер нь тэр үеэс хойш энэ хэлэг шилжүүлэн суулгах шаардлагатай болчиход байна гэдэг юм ингээд яваал тэгэл тэр үед ч бас илгэн дээр ингээд хавдар бий болчлоо хавдрын маркаар өндөр гараад байна гэл ингээл тэгээд одоо би ч одоо амилон шиг штэ гинт ногоон болоод шар болоод гуул хар ногоон болоод хав болоод 100 кг хүртэл таргалаад бүр 50 хүртлээ тураад гэдэг юм ингээл амьдралын хэм маяг энэ өнгөний хөрл миний бие дээр бол ингээл тэгэл энэ бүгд дээр одоо тэгэл яах юм би харлаа би ногоороод байна би одоо хөвлийн устдаад байна гэдэг юм уу би ингээд хөдлөхөд чанга байна гэдэг юм. Яаны сайн боллоо найз. Оо за баярлалаа. Шигээр дайлж байгаа шүү. Оо ямар гоё юм бэ. Яасан сайхан хоол вэ. Би ч одоо нөгөө Гэтэ бас хоолны дэглэм хашлахгүй хаа гайгүй хаа. Гайгүй тий. Гурилтай шүл цөм өнгийн хүүхдтэй энэ шүши миши бол амсч мамас идэж үзээгүй л хүн шүү дээ. Одоо шүшиг бол анх удаага идэж амсч үзэх гэж байна бас. Ой зөөл юм байна. Япон амт соёл мэдрэмж цунаа ресторан нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Big Farm. Тэгээд энэ байдлуудтайгаа бас тэгэл одоо тэгэл нэгэн л хүрээд ирсэн юм чи нүүр тулаад ирсэн юм чи энэ байдалтай нэг одоо бууж өгнө гэж бол аахгүй шүү дээ. Ард нь гарна гээл үзээл тэгэл одоо ингээл аль болох доонор хайгаал одоо бүхий л ойр дотны хүн тэ ах トゥ янзын хүмүүсээс ингээл доонрын юм одоо тэгээд донор хайж байгаа үе нь байх нь те. Тийм одоо тэр 19 оноос 20 оноос л ингээл доонор хайгаал ингээл яваал байгаа байхгүй те. Боломжтой шинжилгээ өгөөл ах トゥ нараасаа шинжилгээ өгүүлээ тэгэл тэр болгон бас таарад байдгүй юм байлээ. Эсвэл ингээд өөрөө дотроо тухайн хүн маань вирустэй ч гэдэг юм уу тухайн бүлэг таарах хэрэгтэй байгаад байдаг цусны бүлэг энтергээл тэгээд нарийн тэртэн дотор нь ороод ингээд судалжалт одоо сууг энтер нь одоо бүх юм таарч явах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгээд одоо нилээдгүй хайсаар агаад 2022 онд ингээд ямар ч нэг юм бүлэг юм таардаг донортой болж аваад манай дүү ингээд донор болоо тэгээд Монголд бас хагалгаанд орох гэсэн чинь Монгол маань яг юм одоо суугчлалтанд таарахгүй байгаад байгаа учраас бас боломжгүй болчоод тэгээд одоо яалтчгүй одоо гадагшаа энтгэг явж иргэшилжүүлэн суулгах одоо шаардлагатай болоод хамгийн нөгөө нэг одоо төсөв багтай гэдэг юм өөрт боломжтой хувилбарууд хайж эхэлж байгаа юм л да тий Түрк одоо солиж байгаа газар хаана байна Түрк Солонгос ингээл тэр юмнууд нь арай өртөг өндөртэй энтгэг арай өртөг багтай болж таарад тэгээ энтгэг рүү
явъя гэдэг ийм шийдэл гараад энтэг рүү хүсэлтэд явуулаад манад бол болно юм суугчлалт мэтэр сууг энтер нь одоо таараагүй байсан ч гэсэн бид нар бол ингээд тааруулаад ингээд хаалгаа ордогоо гэсэн хариу ирээд тэгээд яалтчгүй одоо мөнгөний асуудал тулгараал тэгэл тэр үед одоо тухайн үед байсан боломжит бүх одоо юмнуудаа машин байдаг юм уу зараал те байр байдаг юм уу зараал ингээл аль боломжтой бүх юмаа зарж байгаа л тэгэл одоо хамаг юмаа ах トゥ найз нөхөд ингээл бүгд л ингээл тусал дэмжээл ингээд 22 онд энтхийг усад нилээдгүй бас өртөө өндөртөө тийм том хагалгаанд ороод 2 сар орчин болоод тэгээд ирсэн. Зөв. Тэрнээс хойш тэгээд нийгмийн байдал гэдэг юм уу сайжирна. Тэг айгүй ер нь айтайхан болж байгаа. Айгүй айтайхан ер нь гэхдээ ер нь их сайн гам барих хэвээр, дэглэм барих хэвээр. Ер нь бол би 2001, 2005 оноос хойш ер нь одоо гам дэглэм гэдэг юмыг ер нь ойлгочихсон тий. Одоо энэ архиухгүй байна гэдэг ч юм уу тий. Ингээд тамхинаас гарч чадчихээн ч гэдэг юм уу тий. Хоол ундандаа харж ийн гэдэг бол ингээл өөрийн дэглэм ядчил өдөрт нэг өглөө босоод нэг алхацдаг өдөрт нэг 6000-аас 100000 алхаж явах ч юм уу тий. Тэгээ тодорхой хэмжээнд өглөөрөө тасгал хийх ч гэдэг юм уу тий. Энэ бүгдүүд бол ингээд илэг шилжүүлэн суулгаснаас хойш бол ингээд ер нь амьдралын яг нэг ингээ өглөө босоод цай авдагтай адилхан ийм хэм маягт орчиж байгаа. Тэгээ ми асуух гээд байгаа бас нэг зүйл бол өдий тэр 20 гарна 20 орчим насны үед иймэрхүү өвчнөд тулгардаг толдохгүй бол болохоо гэдэг ийм юу хэр байдаг юм бол доо. Гэхдээ төдий насан дээр гэж би бол анх удаа сонсч байна. Тийм насан дээр энэ өвчнөд толдож эхлээд одоо түүнээс гэр бүлтэй боллоо. Гэр бүлээ харах үнцэг гэр бүлийн ч гэсэн энтэй хэр эвлэрч исэн бол дээрэс нь одоо хамтдаа тэмцэх гэдэг шат руу орж таарах байх тийм ээ. Энэ талаар нэг жоохон дэлгэрүүлж ярил. Одоо жишээ нь мөнхөд бол ганцаараа энийг ингээд ганцаараа тулдж явлаа. Одоо бол их нэртэй хоёлоо боллоо. Одоо 3 4лээ. Энэс тулдж явах үед юу чухал байна? Одоо амьдралыг харах үнцэг. Одоо нөгөө Монголд ийм онцтой хүмүүсийн хувьд тулгардаг том асуудал нь юу вэ? Бас тий. Ер нь бол бас нэг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авна, мэрэгжлийн шинжлэх ухаандаа итгэн, шинжлэх ухааныхаа одоо энэ тариа юу гэдیں те тэр бүгдийг одоо эмчийн заавраар хийн, гүйцэтгэн тэрнээс гадна энэ өөрийн хувь хүний сэтгэл зүй маш чухал. Яг ийм юмтай тулгарсан тулж байгаа бол одоо нэгэнт л чиний нүүрэн дээр ингээд тулаад хүрээд ирлээ шүү дээ энэ зүйл. Зугтгааргүй байхгүй шүү дээ чи одоо ямар ч тийм бууж өгөх одоо тийм одоо шантрах гарах гарцгүй болж гарах гарцгүй шин. Тултгал өстой одоо тэр өөрийн итгэл үнэмшил те энийг даван туулна гэсэн хүнчтэйг юм илэгчийн сэтгэлийн юм хямраад л гуниглаад л гутраад л байх юм бол дагаал гуниал гутраал илүү ихээр сулдаал өөрөө цаанаасаа энийг сулдаагаад хямраагаад байхад чинь энэ оюун ухаан тарих чинь бас ингээд дагаад хямраад ах юм бол бүрэл доошоогоос ирэхгүй. Тэгэхээр энтэйгээ одоо бие организмтойгоо энэ оюун ухаанаараа сэтгэл зүгээрээ одоо тулж байгаа байхгүй. Энэнийг сэтгэл санаагаа өөдрөг тэ энэ бүх юмдаа одоо даван туулна, чадна, болно гэсэн сэтгэл зүгээ чанга өөртөө бүр суулгаад эндээ хатуу байж чадах юм бол бас даргийн юмнуудыг даваад л гарах л. Хүн бол ер нь тийм сэтгэлийн амьтан шүү дээ. Ерөөсөө сэтгэлийн амьтан. Их одоо амархан баярлдаг. Тэр баярлж байгаагаас ингээ хүн одоо сайн зүйлийг өөртөө авч идэг. Тэр нь өөрийгөө тижээж идэг. Бие организмаа тижээж идэг. Гутраал, гуниал одоо би ийм болчлоо, ингэчлээ олон хүн байгаа шүү дээ. Энэ амьдралд энэ одоо нийгэмд чинь те маасрыг хөвчтэй зовлонтой одоо өнөөдөр ингээд намайг үзээ сууж байгаа хүнч одоо ингэ байгаа те ингээд таац хараад
би ч гэсэн зөндөөл тийм үедээ тохиолдож ирсэнтэй ингээд яах ч аргагүй болсон юм шиг ингээд таас ширтэл ерөөсөө л ингээл одоо ингээд одоо цогсоход бүх юм л дуусж байгаа юм байна. Одоо ингээл гэдэг бодол ингээл зурс мурсыг л орж ирнэ штэ. Тэр бодлыг л даваагач хэрэгтэй. Сумогийн арилтаа амарч болох юм аа. Нэг сумогоо бол нэг бол ирж байрлаач. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь Би хувьдаа өөртөө боддоо аав гэртээ суугаад бичээд юм кино харсан. Шалц киногоо айна өнгөрсөн 10 сард нээлээ тэгээд кино маань одоо театрт хөгжил гарч байна. Түрүү хэлсэн шүү дээ нөгөө хүнд тариа өвддөг тариа тариулаад тэгж зовж бас шантрах үе маш их байсан байж таараа мэдээж. Тэгэл энэ одоо энэ цаг хугацаанд одоо ингээд шантарч өстой нөгөө ноён нуруу хугарч за би ингэж өвдөж байгаахаа оронд баг те гисэн нь баг гिचмээр юм шиг тийм гэсэн тийм бодол орж ирсэн тийм үе байгаа юм. Ер нь бол гайгүй. Гэхдээ би 2023 онд ээжигээ алдсан. Тийм би 22 онд хагалгаа хийлгсэн шүү дээ. 22 онд хагалгаа хийлгчээд ирсэн чинь манай ээж нэг жоохон турцсан. Манай ээж нэлээд биерхүү хүн байдаг байхгүй юу? Тэгээ нэлээд турцсан байна. Ээж яагаад турчив? Ээж нь ингээд өглөө оройгоо сайхан алхаад ингээд би хөнгөрөөд ингээд тураад байгаа гэсэн юм яриад. Тэгээд би чинь 7 сард ирсэн. Энэ тгээс илэг шилжүүлэн суулгачаад. Тэгээд ээж маань жоохон тураад ер нь л ингээд жоохон ядруу ингээд тураад байна. Тэгээд 10 сард ээжигээ үзүүлээд тэгсэн ээж маань илгэний нэлээд хүнд одоо авдартай болцсон байна. Илгэн дээр бол ер нь баг илүү эрүүл юм үлдээгүй байна. Нэлээд одоо боломжгүй болцсон авдар байна гэд ингэж онцлогдоод. Тэгээ манай ээж урд нь бас нэг юм бөөрийн авдартай байжгаад өрөөсөн бөөрөө ингээд бас ахуулаад ингээд бас байжгүй болоод ингээд явж ирсэн. Тэгээд тэр оншийг сонсчод ээжтэйгээ би хоёлаа явж ирсэн. Тэгээд авдар судлалын эмнэлэг дээр очиод тийм онш сонсчоод эмчнээс ер нь их боломжгүй дээ. Ингээд тодорхой багахан хугацаа хэлээд ингээд ийм юм сонсчоод ингээд ээжтэйгээ хоёлаа автобусанд ээж маань автобусны сандал дээр суудсан би ингээд хажууд нь зогсцсон ингээд ээжийнхаа тэр бодлого ширэнгуу сууж байгаа хараад ер нь одоо амьдралдаа гэдэг юм уу те ер нь шантарч гутарч гэдэг юм уу одоо нэг юм урд нь төрж байгаагүй тийм мэдрэмжийг тэгэхэд авсан гэх юм уу. Тэгээд тийм мэдрэмж авчаа. Тэгээд ер нь ээжигээ бас аль болох болгочих хийсэн, айтайхан байлгачих хийсэн. Ингээд бас ингээд имтан наано цаанаа гэж явсараад аргагүй ихэнд ингээд 23 оны 9 сард ээжигээ алдчихсан. Яг өөрийнхөө гар дээр ер нь ингээд эмнэлэг бол бас тэр болгон ингээд байлгаад байдгүй мөлий. Тэгээд гэртэл байдаг байсан. Тэгээд өөрийнхөө яг ингээд гар дээр ингээд ээжигээ бас сүлийнхаа амьсгалыг татах хүчийг ингээд харж ирсэн. Одоо тэр үе маань л ер нь мэдгүй. Одоо миний тэр одоо 2005 оноос хойш 22 он хүртэл 17 8 жил гэдэг юм уу те энэ хугацаанд одоо өвдөжсэн, гунжсэн, шаналжсэн Тэр мэдэрчээсэн тэр өвдөлтөөс илүү. Тэр өвдөлтөөс илүү л одоо сэтгэл зүйн хувьд гэдэг юм уу асар том үнд байдалд орж исэн гэх юм уу те. Одоо намайг одоо 2005 оноос хойш одоо 23 он хүртэлх цаг хугацаанд одоо яг л миний ярилцдаг байсан хүн, зөвлөдөг байсан хүн те. Одоо яг надад санаа тавьдаг байсан хүн те. Одоо би нэг гайгүй болчлаа шүү дээ. Илэг шилжүүлэн суулгаад. Одоо нэг ингээл гадуур дотор хонжинжол архитаар суугаад ч юм уу те амьдрал ахуун салж сарнаад ч гэдэг юм дээр санаа зовоолохгүй байгаа юм л та те. Гэтэл надад нэг юм жоохон ингээд өвчин зөөр байгаад байгаа учраас тэр нь санаа зовоод байгаа шүү дээ өөрхий.
Тэгэл тэр юм одоо ингээл гайгүй болоод орхигдоод одоо л нэг сайхан болох нь дээ гэсэн бодол надад байгаа штэ. Тэ одоо л би нэг гайгүй болчлоо. Одоо л манай ээж аав хоёр тэ ингээд сэтгэл дайв амар амгалан гэдг юм уу тэ. Тийм бодлын араас яг тийм юм орж ирээд ингээд нэг тэр цаг хугацаа бол надад одоо ёстой нэг тэр ноён нуруу уурах гэдэг юм уу, шантрах гэдэг юм уу те. Бүх юм утгагүй болох. Ёстой нэг ингээд энэ юмны төлөө ингээд явж исэн юм маань ингээд нэг юм сарнчих шиг л болсон. Маш их сэтгэлээр унсан. Ер нь би амьдралдаа тэгж гутарч гэдэг юм уу, сэтгэлээр унж гэдэг юм уу, харамсаж гэдэг юм уу, ерөөсөө үцэхгүй. Бүхэл одоо өвчин эмгийг зовлон одоо ингээл янз янзын юм надад одоо зохиолдсон шүү дээ. Одоо амьсгалын аппаратанд одоо хэдэн ч удаа орлоо та тий. Тэр үе дээр надад тийм одоо тийм тэр үед авсан шиг мэдрэмж ерөөсөө надад төрж байгаагүй. Тэр үед л одоо яг л одоо ер нь энэ амьдрал тэгээд хүнээ алдах л юм одоо хичнээн өвдөж исэн, хичнээн шаналж исэн тэрнээс илүү л одоо их л одоо мэдгүй одоо үгээр хэлшгүй юм байдаг юм элэ. Хэмжиж тэр хэцүү байдлыг хэмжихэд хэцүү юм л да. Одоо бид дүүч хараад ёстой нөгөө хайртай хүмүүсээс эхлээд алдаж эхэлнэ. Тэр үед яаж юм хөө? Тэрний хажууд мөх бат тий өөртөөгөө тулалдаж аваад өөрийнхөө тэрний хажуугаар ээж нь тийм байдал дуунсан байхыг ойроос мэдээд тэр ер нь бол элэг шилжүүлэн суулгасны дараах сэтгэл санааны байдал маш доктортой байх хэрэгтэй. Эсрэгээр инех хэвээр. Эсрэгээр тийм инех хэвээр, бие организм 50 байх хэвээр. Эн чинь нөгөө гадны одоо хэдийгээр элэг ингээд шилжүүлэн суулгаад ингээд байгаа ч гэсэн тий чинь миний яг төрхөөс байсан юм биш. Гадны биед энэ одоо амиг одоо байнгын одоо тархлагаа дарангуулах юм ууж иж энэ одоо элгийн чинь өөрийн биеийн дээр ингээд тогтоож байлгаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо тархлааны асуудал ч гэсэн ингээд бас хөндөгдөөд эхэлж байгаа. Энэ сэтгэл зүйн асуудал маш тайван, маш одоо зэгцтэй байх ёстой байдал эсрэгээрээ маш хүн цогцолтонд орсон. Надад одоо санаа тавьсан миний төлөө илгэний донор болж илгээ өгсөн бүх цаг үеийн турш миний хажууд байсан миний хань эргээд аав руугаа харж байгаа миний хүүхдүүд гэдэг юм уу те энэ зүйлүүд чинь эргээл одоо босоол ирж байгаа. Надад санаа тавьсан тэр үе санаа тавьж исэн маш олон хүн байгаа. Тэр бүхэн намайг одоо энэ дээр ингээд ойчорой боож өгөөрэй гэж бодоогүй байгаа штэ. Асар их хүний итгэл найдвар тээж одоо тэр надад одоо донор болсон хүн бол тэ намайг олон жил сайхан амьдраарай тэ тэр хүн одоо биеэсээ бие салгаж өгч штэ тэ тийм байх. Тэр бол ястаа чанга байна. Биднээс яаж төсөөлөд явахгүй юм бэ? Төсөөлж буухгүй юм байна. Төсөөлж үзлээ гэдэг ер нь бол дийлэх шинж. Би бол чинь барахгүй баг. Би амархан нурдаг, амархан сэрэгдэг хүн бол тэнд дотор нураад болцсон байж магадгүй ийм чанга. За одоо тэгвэл тэгээд энэ бүхнийхээ хажуугаар бас одоо л мөнх хот бол хүүхдээ өсгөн. Тэ? Хүүхдүүдээ бас нэг ирээдүйд ямар хүн болоод үлдсэн байгаас үзэл бодол. Одоо жишээ нь мөнх хот шиг ийм чанга сэтгэлийн тэнхээтэй ийм хүн болж болох болов уу? Одоо өсгөөд явж байгаа шүү дээ. Хүүхдүүдээ. Энэ тал дээр хүүхдийг өсгөх юу? Тийм ер нь бол би яг одоо би бас жирийн л нэг ажилчин аав ээжийн хүүхэд те жирийн л нэг одоо гэрийн хүмүүжлэр хүмүүжсэн хүүхэд би өөрийгөө бас нэг миний аав ээж хоёр намайг бас айтайхан хүмүүжүүлсэн болов л гэж боддгийг. Бусдад нэг төв утгагүй бас нэг ромоо чанартай юм хийхгүй тэр ч утгаараа бас хүүхдүүдээ ч гэсэн юм яг л нэг гэрийн нэг сайн хүмүүжлтэй хүн болгочих юм л гэсэн бодолтой л явдгийн. Одоо яг нэг аав хүний л одоо аав хүмүүс чи ер нь их айхтар ингээд
хүү хай гэл ингээл өдөр болгон ч юм уу цаг тутам ингээл хэлээл яриад байдггүй штэ. Үйлдэлээрээ тий өөрийнхөө үйлдэлээр хай нэг болохгүй байгаа юм байвал зөвлөх юм байвал ярилцаад инхүү тэгхүү тийм байна уу гэдэг юм ярилцаал. Өөрийнхөө үйлдэлээр л аль болох хүмүүжүүлэхийг өөрөө чи ямар байна, аав хүн ямар байна, ээж хүн тэр гэрт ямар байна, аав хүн ээжийг нь эхнэрээ яаж хүндтгэж байна, яаж хайрлж байна, яаж халамжилж байна гэдэг юм уу. Тэр бүгдээс миний хүүч гэдэг юм уу те хараад эмэгтэй хүнийг ингэж хайрлах хэвээр, ингэж халамжлах хэвээр байна ч гэдэг юм уу те. Энэ юмнаас тийм дагам дуурайж те. Жишээ нь одоо манай эхнэр бит хоёр ер нь баг энэ амьдралын одоо баг 8 оноос хойш гэдэг чинь 18 жил болж байна. Ер нь их ховор ам зөрсөн гэх юм. Баг ам зөрөөж байгаагүй. Одоо биенийгаа даавах гэж хашгирсан, чанга дуурсан ийм үйлдэл баг гаргаж байгаагүй гэж хэлэхэд болно. Хүмүүжил бол надтай холбоотой тий. Манай гэр бүлийн хүнтэй холбоотой хүүхдийн хүмүүжил бол хүүхдийн боловсролд бол жоохон замын засч өгөх юм уу тий. Түлхэц болгож өгөх юм уу тий. Багш нар байдаг юм уу тий. Олон хүмүүсээс боловсролыг өөрөө олж авах тий. Тэгээ би бол боловсролыг бас яг ингээд олж өгөх хэмжээний бол тийм хүн биш. Боловсролыг бол бас боловсрол олгодог хүмүүс нь олгох, мэрэгжлийн хүмүүс нь олгох хэрэгтэй. Би бол энэ нийгэмд одоо их зөв хүн байх, хүмүүжлийн зөв тавьж өгөх юмсан л гэж бодолтой байдаг. Тий. Гол шугамын тий. Хүмүүжил, суур хүмүүжил, гэрийн хүмүүжил гэдэг нэлээ ер нь том зүйл байна гэдгийг бол би бол тэгж бодож авдаг. Энэ гэрийн хүмүүжлийг л их сайн тавьж өгөөсэй, суур хүмүүжлийн их сайн тавьж өгөөсэй л гэж боддог. Тэр нүдэнд анзаарахгүй маягийн тийм жижиг юм чинь ирээдүйн маш тийм том тэр хүн бий болгож штэ тийм ээ. Тийм байна. Тэгээд мөнхөд маань өөрийнхөө тийм ээ энэ том өвчнөд тэмцэнгээ гэр бүлээ тэжээнгээ. Тэгээд бас тухайн үед тэр том ээжигээ алдсан ч юм уу. Тэр нас бол одоо биднээс бас 40 гараад. Одоо манай ээж чинь аав одоо ингээл нас 80 гарсан хүмүүс болоод ирж штэ. Ер нь нэг жоохон сэтгэл эмтэнгээтэй бэлтгэлтэй байх ч юм уу. Нас нь олчлаа. Үүнээс хойш мөн хатад хэрэгтэй юм гэвэл одоо жишээлбэл юу хаа одоо хүсэл тэмнүүлэх хин болгон байгаа штэ. Бүрэлдэлч юм уу? Одоо мөнхөд эрүүл мэнд гэж юм байл. Энэ тал дээр жишээлбэл хэрэгтэй. Ер нь аав нар, ээж нар те хамгийн том хүсэл мөрөөдөл нь бол хүүхдүүдээ сайн явахыг харах шүү дээ. Хүүхдүүдээ л эрүүл саруул, боловсралтай, тэ эрдэм мэдлэгтэй, олонд одоо олонний дунд бие зүү авч явдаг, тэ ийм байр суурьтай, ийм л болчаасаа л гэсэн л туйлын хүсэл мөрөөдөл нь ерөөсөө л ээж аавуудын хувьд тэр. Тэрнээс одоо миний хүүхэд тийм баян болоосоо ч гэдэг юм уу те. Тийм том машин унаасаа тэдэн одоо өөрөө байртай болоосоо ч гэдэг юм уу те. Тийм юм ерөөсө хүсэхгүй байгаа шүү дээ. Өөрийн гэсэн байр суурьтай, боловсралтай, эрдэм мэдлэгтэй, ур чадвартай, ажил хөдөлмөртэй. Ингээ болчиход юм бол тэр аяандаа тэр юмнууд нь өөрөө аяандаа бий болоод. Тэгэхээр ганцхан аав хүний, эцэг хүний, ээж хүний гэдэг юм уу те. Энэ одоо үүрэг хариуцлага бол нас биеинд хүртэл нь яг нэг тийм хэмжээнд л болгочвол тэгэл болоо доо. нэвтрүүлгийн хамтрагчаар Харамуу Хүжи Milk Farm. Одоо мөнхөдийн маань биеийн байдал юу ямар байна? Эрүүл мэндийн бурхан тэнгэр бит хоёр бас үзээтэй байна гэдэг ч юм уу те. Манай энэ нөхөр ер нь ингээ баргийн имийг даваа туулчаад байдаг шүү гэдэг ч юм уу те. Бас нэг эвгүй бас мэдээ дуулаад ингээд байж байгаа. Сая оны сүүл, оны ихээр ингээ бас эрүүл мэндийн бас нэг асуудалтай болсон гэх юм уу те. Илгэний эсээс үүдэлтэй, илгэний хавдрын эсээс үүдэлтэй үсэрхийлсэн хавдар байна гэдэг онш бас өөр дээрээ сонсчоод те толгоон дээрээ
уушгин дээрээ, нурууны ясан дээр, хаацэг ясан дээр ингээд хүсэрхийлсэн хавдрууд байна гэдэг онш өөр дээрээ тавиулчаад ингээ бас нэг энийгээ бас нэг даваа туулчих гэсэн итгэл үнэмшилтэй явж шít. Бас л жоохон хүнд мэдээ гэх юм уу, миний хувьд бас л жоохон таагүй. Гэтэ одоо чинь шинжлэх ухаан хөгжиж байна тий. Би бас тийм ч амархан бууж өгөх тий. Тийм ч амархан одоо гутарч гуйных хүн бол араа биш тий. Болоогүй байна. Яа даваа туулна. Юм дээр нэг ийм үг байдаг шүү дээ. Санаа зүв бол заяа зөвөө гэж тий. Санаанд багтсан юм заяанд багтдгаа гэж. Тий. Тэгэхээр өөрийн чинь санаанд өөрөө зөв санаатай, сайн сайхан бодолтой болгоно, бүтэн гэсэн бодолтой ингээд нэг урагшилж байгаа нөхцөлд бол бүхэл зүйл ер нь болно. Бүтнээ. Заяанд чинь ингээд сайхан зүйл ирнэ л гэж бодож байгаа хэрэгтэй. Тийм сэтгэл зүйтэй байх болохгүй. Тийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Ингэж бодоход бидний нэг хаяа нэг ажил дээр ч юм уу готрох ч юм уу болохгүй байна. Янз бүрийн болохгүй байна гэж сэтгэлээр ондог ч юм уу. Өстө нэг юу ч шимаатаа. Тэ. Энэ байдлыг жишээ нь мөнхтэй хүүхдүүд нь яаж хүлээж авах вэ? Ер нь бол мэдж байгаа юу? За яг хоо би чинь бас гээд нилээдгүй хугацааг ингээд эрүүл мэндийн асуудалтай ингээд энтэйгээ тэмцээд ингээд нэг том юмны ард гарцсан хүн шүү дээ. Тэ 22 онд элэг шилжүүлэн суулгах хаалгаанд ороод ингээд тэгэд одоо ингээд ийм байдал үүсчихээр жоохон хүнд хэлхээсээ ч гэдэг юм уу жоохон зүрхшээдэг юм байна. Чин би бол одоо манай аав би одоо 70-80 нилээн төгөж яваа. Аа маань байдаг. Аавдаа жишээ нь хэлээгүй. Манай хоёр хүүхэд одоо бас л юм ойлгох хэмжээний болцсон. Хоёр хүүхэдтэй бас хэлээгүй л байна. Тэгэхээр ч одоо юу гэсэн үг вэ? Одоо хэдүүлээ энэ нэвтрүүлгээр дамжуулаад одоо яах ёстой гэсэн үг. Одоо ингээд нэвтрүүлэгт ороод ингээд ярьж байгаа сэтгэлээ нэгээ дуудлаад ярьж байгаа яриа маань аавд нүтгэл хүүхдүүд нүтгэл бүр улс орондоо ярьж гэдэг юм уу найз зүгт бүхэл хүмүүст одоо ингээд мэдгэн тодорхой боллоо тийм ээ. Тий бусад хүмүүс ч яах вэ? Одоо тэр гэр бүлийн нандин аав хэлээгүй гэж байгаа хүмүүс яах вэ? Одоо ингээд бодит байдалтайгаа ингээд тулгарх ийм байдалтай тулгарчаад ингээд энийг даваа туулчнаа гэсэн бодолтой одоо 70 гарч яваа хүн 80 хүрэх байгаа хүн наа чи ингэж бодох болоо да гэсэн бодолтой тий дөнгөжл өсвөр насны хүүхдүүд штэ гээ хэлэхээр ямар байдалд орох бол гэдэг юм уу тий хүн ер нь тэгээд их нандин гэдэг юм уу эрхэм гэдэг юм уу хайрладаг гэдэг юм уу хүмүүстэй бас их муу мэдээч гэдэг юм уу тий одоо муухай юм ч гэдэг юм уу ингээд нэг дуулахгүй байхыг ингээд хичээгээд идэх ч гэдэг юм уу тий хайртай болохоор тий хайртай болохоор тий тэгээ тэр байдлаасаа өөрөө нэг жоохон зэрвэл одоо нас дээр гарцсан хүн бас хэцүү тий өгүүлээрээ тийм тэгээд одоохондоо л яг хэлж зүрхлээгүй л байгаад байна. Сумогийн арилтаа амарч болдгоо маа. Нэг сумогоо бол нэг бол ирж байрлаж. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь Би хувьдаа өөртөө бодтол аав гэртээ суугаад бичээд юм кино харсан. Шалц киногоо айна өнгөрсөн 10 сард нээдээ тэгээд кино маань одоо театрт өнгөрсөд гарч байна. Би ер нь багийн бууж өгч үзээгүй. Тэ
сэтгэл санааны хувьд бол хизээч унахгүй. Яг уу зарим нэг одоо энэ хүүхдийн асуудал бол эмзэг штэ. Одоо өндөр настай аав байна те одоо бас хүн баггүй юу. Тэгээ энэ талаасаа одоо хүүхдийнхаа өмнөөс гэдэг юм уу, аавынхаа өмнөөс гэдэг юм уу жоохон сэтгэл жоохон зовж байгаа болохоос би хувь хүн өөрөө бол энэ бүх юмыг бол би бол даваад л гарна. Хизээч би бол хизээч одоо би жишээ нь одоо нэг юм ярьчих уу. Би одоо ингээд амиа хорлоод байгаа хүмүүс биш үү те. Одоо зарим хүмүүс ингээд айгүйх дуулддаг байхгүй ингээд амиа хорлцчээ те. Би гайхаад идэх байхгүй. Яа амьдрах ийм гоё байж тээ. Амьдрах ийм сайхан байж тээ. Чамд хайртай хүмүүс зөндөө байж тээ. Тэ? Ийм гоё амьдрал байхад яагаад одоо яавчүүхэн жоох юмнаас болоод амиа хор. Хайр. Зовлон байж жаргал гэж юм их амсах хэрэгтэй байх. Амьдралдаа хайртай байх хэрэгтэй байхгүй. Энэ амьдралд байгаадаа сэтгэл хангалуун энэ амьдралд хайртай байх хэрэгтэй. Яагаад гэвэл чамд хайртай хүн байна. Чамайг хайрладаг хүн байна. Чиний ань ижил, чиний ойр дотны хүн, чиний хүүхдүүд гэдэг юм уу те найз нөхөд чамд хайртай хүмүүс байна шүү дээ. Юу ийм сайхан амьдрал байхад чинь юу хямдхан юм бэ? Амьдрал баян шүү дээ. Угаасаа л амьдрал босдог, сэгдэг, ундаг, те шавхаатайгаа хутгалддаг. Одоо бүхэл хүний амьдралд ийм юм байгаа шүү дээ. Тэгэл бүгдийг л даваад туулаад гарна шүү дээ. Би бол магадгүй хувь тавилангаач юм уу те өөрөө өөрчлөсөн байж магадгүй гэж боддог байхгүй. Би магадгүй аль дээр үед ч юм уу те 30 наснаа ч гэдэг юм уу те 20 хэдэн наснаа ч юм уу магадгүй ингээд одоо явж байсан юм билүү. Тэ? Гэтэ би өөрийнхөө сэтгэл зүйч гэдэг юм уу те өөрийнхөө энэ одоо бүгдийг даваа туулчнаа гэсэн чин зориг одоо энэ гутарч гонж гутрахгүй байгаа энэ байдал нь одоо тэрийгэ даваа туулаад айл үдий баг энэ хороо дээр илүү насалцсан явж байгаа юм шиг үстэй. Одоо энийг үзэж байгаа залуучууд ч юм уу мэдээж хүн болгоны амьдрал шантрал гэж юм байгаа. Энэ амьдрал дээр чинь энэ шантархаар зүр болно, болохгүй юм болно. Одоо юу гэдгийг бүтлэхгүй юм болно. Амьдрал чинь тэр чинь л амттай шүү дээ. Энэ юм байж ч амьдрал чинь гоё аз жаргал гэдэг юм тодорхойлогдож өгч байна. Аз жаргал гэж юу юм бэ гэж ухаад явчвал бас л нэлээд удаан сэдв болно. Ингэж утхоор одоо баргийн хідээж ажилласаа халагдана, ажил нь бүтэхгүй байна, юм нь болохгүй байна. Мөнгөний одоо бэрхшээл дун нь одоо өрийн дарамтанд дун энэ чинь амьдрал дотор урсгал дотор байдаг юм. Нэг жижигхэн хэсэг нь те. Энэ бүхнийг хүн болгон ойлгодог байгаасай. Даван туулах чадвартай байгаасай гэж амар хүсэж байна. За халуун дээр нь хоол идэж нөхөө бүр гуруулаа. За баярлалаа. Энэ өстө гоё шүлтэй хоол биш үү? Энэ ямар нэртэй хоол юм бэ? Чанку гэдэг нэ за нөгөө юу сумгийн дэмжин дээр мэрэгжлийн сумгийн дэмжин дээр гардаг хоол байхгүй. Биднес бэлтгэлийн дараа болгон иддэг. нэвтрүүлгийн хамтрагчаар Харамаа хүжи Milk Farm. Нэвтрүүлгээр одоо ингээд дамжаад хамгийн хайртай хүмүүс нь одоо хааштай мэдхэн тодорхой боллоо гэж би бүтгэж ойлгож байгаа. Тэгээ нэгэнтээ одоо ингээд мэдхээс хойш одоо мөнх бат маань нэвтрүүлгээр дамжуулаад хайртай хүмүүстэй ингээд ер нь дуулгавал яадаг юм бол тэгэл ер нь тэгээд их хэцүүлтэй юм яг ингээд наад шиг одоо яг бүгдийг ингээд тулаад ингээд өөдөөс нь ингээд явах хэмжээний сэтгэл зүй бий юу гэдэг юм чинь одоо бас хүнд байгаа юм л да. Гэхдээ яг хуу аав нь тэ хоёр хүүхдийнхаа өмнө хүлээсэн үүрэг аав хүний үүргээ бол одоо биелүүлээд л явж байгаа.
цаашдаач удаан жил биелүүлээд явна. Тэ миний 2 хүүхэд одоо битгий одоо санаа зовоорой. Аав нь бол бүгдийг нь даваа туулаад гарнаа. Тэ аавд нь тийм чин итгэл зориг одоо бүх юмыг даван туулах сэтгэлийн хат гэдэг юм уу, тэ урам зориг бүх зүйл бол байна. Тийм учраас миний 2 хүү бол бити аавдаа бас их санаа зовоорой. Тэ. Тэчваха Ийм мундаг үзэл бодолтой аавтай хүүхдүүдэд угаасаа дагаад тий. Тийм шүү дээ. Чуха. одоо би ингээ уулзж байгаа хүмүүс маань голцоо эмчнэр. Тэгээ ярилцж байгаа хүмүүс маань голцоо эрүүл мэндийн салбарын одоо эмчнэр ч гэдэг юм уу те. Одоо нөгөө эрүүл мэндээсээ болоод тэд нартай очиж уулзаал яах вэ их үгээр зөвлөгөө аваад ингээл яваал. Их нэртэйгээ бол ингээл байнга ярилцаал ингээл. Бусад хүмүүстэй гэдэг юм уу одоо яг ингээд чин сэтгэлээсээ яриа өрнүүлж байгаа нь бол баг одоо тооёр ах шүү дээ. Бас хүн хэдий ингээд өөртөө урам зоригтой ингээ байгаа ч гэсэн ингээд бас нэг ингээд наануу цаануугаа ярилцаа сэтгэлээ ингээд онгоолгоод ярилцах бас их сайхан байна. Сайхан сэтгэл төрж гин тий. Айл үчид аваад гарцсан туулцсан юм шиг санагдаж байна. Тэгэхээр би нэг зүйл асуучих уу. Тэгэл. Одоо ингээд өмнө нь элэг шилжүүлэн суулгах маш том хаалганд ороод мэдээж тэрэнд бол хөрөнгө мөнгө маш их зарцуулсан тодорхой. Мэдээж Хамаг юм аа барьсан байж таараа. Ер нь бол юу л байна хамаг байдгаа шавхаал ард нь гарсан. Гэтэл одоо дахиад нэг юм асуудал гараад ирлээ. Санхүүгийн тал дээр ч гэсэн таваад гарах нөхцөл боломж нь хэр байдаг юм бол. Энэ дээр одоо толгомдож байгаа асуудал юу байна? Мэдээж эдийн засгийн хувьд бол хүндэлтэй маш хүнд. Чамгүй ер нь бол ингээ удаан өвдөд явна гэдэг бол удаан эдийн засгийн хувьд асуудалтай байгаад байна л гэсэн үг. Бас ингээд боломжит бүх хувилбарыг л харж байгаа шүү дээ би. Одоо өөрт минь одоо ихтгэл найдвар байгаа цагт одоо бүхэл боломжийг илэрхийлнэ шүү дээ. Тэгээд ингээд одоо энэ тал дээр бас илүү боломжит газрууд юу байна гэл ингээд бас судлаад яваал байна. Одоо шинжлэх ухаан хөгжөөд айгүй сайн эмчилгээнүүд бас бий болсон байна. Бас нэг тэнд бас нэг боломжийн тий метахан болноо. Энэ бол бас боломжтой шүү гэсэн юм эмнэлгээс бас ирүүлээд ингээд бас нэг бас бүр илүү ихтгэл найдвар ороод ингээд бас явж байгаа. Мэдээж хүнд зовлонгоо яриад одоо хүнээс юм гойх одоо тэр тусмаа одоо эмнэлгийн төлбөр зардалж гэдэг юм уу те ийм юм ингээд асууж хүнээс гойно гэдэг хэцүү л дээ. Тэгээ уучлаарай чамд тэгж шилж байгаа нь болохоор ер нь хүнээс тусламж гойж үзвэл ер нь яагаад болохгүй гэж би хэлгээд байна л да. Би ч гэсэн адилхан бодож. Гэхдээ энэ бол мөнхөд бас биш. Чив дээрийн зүгээс. Та хоёр бас ийм бас гоё тий одоо юу гэдэм бэ? Чин сэтгэл гэдэг юм уу тий одоо ингээд нэг одоо туслая гэсэн юм харж чад бас их баяртай байна. Биднээс ер нь монгол хүмүүс би ч бас нэлээд сүүл ухаарлаа. Ер нь тус дэм дотроо л амьдардаг хүмүүс юм байна. Тэргээрээ хүн сайн юм хийж ийн гэж боддог өдний үеийн залуучууд ах нар ихч нар дүүнер ч гэсэн их байгаа бах тийм ээ. Тэр хүмүүстэй зөвхөн бид хоёр одоо сайн санаад ч байгаа юм шиг энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүс ийм зоригтой, ийм төвчээртэй, ийм залуу хүн тий байдгийм байна. Ингээд энэ гэр бүлээ өшөө чашаа хэдэн жил байдгийг гэрэлтүүлж яваасаа гэсэн сэтгэлтэй хүмүүс зөндөл энэ нэвтрүүлгийг үзснээс гарч ирэх байх гэж бодож байна. Тэр утгаараа сая зөв гаргаж асуусан баг тийм ээ. Энийг бол би ч гэсэн ахааг асуухгүй бол ер нь
нэвтрүүлэг дуусны дараа ч гэсэн ядгийг асууя гэж бодчихлээ л да. Үнэхээр одоо тийм одоо боломж болцоо байгаа тий. Тэгэхээр туслах одоо ийм нөхцөл ингээд үүсээд болох юм бол үнэхээр их баяртай л байна. Одоо өөрөөс гарах гэдэг юм уу одоо тий өөрөөс одоо шалтгааллах бүх боломж болцоогоо л ашигланаа тий. Сайн одоо эрүүл энх болохын төлөө тий бүхий л чадлаа л зориулнаа. Сайн хань, сайн аав тий. Сайхан гэрүүл бүрмэгтэн Энэ их орондоо нэг ч гэсэн залуу хүн жижигхэн ч гэсэн гоё гэрэл асч явж байгаа байхгүй. Тэр тусмаа мөх хат шиг ийм сэтгэлийн хаттай ийм олон байгаасаа ийм залуу Ойр орчмоо гэрэлтүүлж яваа хүн гэдэг чинь энэ нэвтрүүлгийг үзээд маш урам зориг авах гэж би бодож байна. Яг ийм асуудалтай мэдээж бас хүмүүс зөндөө байгаа. Энээс ч бас хөдөлгөөн хэцүү асуудал тулгарсан хүмүүс ч зөндөө байгаа. Тэр хүмүүс маань сэтгэлийн тэнхээ аваасаа мөхтийн маань яриан дээрээс илүү урам зориг аваад тэр жишээ болоод цаашдаа амьдралаа авч явах илүү эрч хүчийг аваасаа гэж би л авчин сэтгэлээсээ хүсэж байна. Япон амт соёл мэдрэмж цонаа ресторан Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Одоо ингээд залуу сайхан аав нар байна тийм ээ. Дөнгөж хоёр гарч байгаа. Дөнгөж одоо хүүхдээ үлгэгдэж аваа. Амьдрал нь эхэлж байгаа, цэцгэлж байгаа. Бүх юм нь одоо цоош нь хуудсан гээд эргэж байгаа. цав. Тийм аав нар зөндөө байгаа тийм ээ. Тэр аав нар яг нэг одоо нэг ийм байдаг юм шүү миний өдөр ингэж хичээж яваарай гэдэг юм. Тийм хэлэх үг. гэр бүлтэй болно гэдэг чинь ерөөс чи ганцаараа биш л болчихж байгаа шүү дээ. Ганцаараа бие дааж гарах шийдвэр одоо байхгүй болж байна л гэсэн үг шүү дээ. 100% юмыг чи ганцаараа гаргадаг байсан бол гэр бүлтэй болохоор чи ерөөс 50-50% л гэсэн үг. Хоёулаа хоёр талаас бие бинийгээ ойлгож хоёр талаас гаргаж эхэлж байна л гэсэн. Тэрийг нэгдүгээрт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт бас нэг юм одоо би л ийм юмд дуртай, би л ийм юм сонирхдаг гэдэг юм уу те. Хит их тэрлүүгээ анхаараад нөгөө гэр бүлтэй болоод үр хүүхэдтэй болцсон бэжэж хит их нөгөө одоо хобби дооч гэдэг юм уу одоо те байх хэрэгтэй хобби те байх. Тэрийгээ нөгөө одоо балансыг одоо юу гэдгийг цаг хугацааг зохицуулахгүй бол хит их тэрэндээ ингээд анхаарад байх юм бол бас тэр нөгөө гэр бүлийн үнцийг бас алдагдах гад байдаг. Жишээ нь би одоо ингээл компьютер тоглоомонд дуртай хүн байлаа гэж бодоход л ингээл өглөө ажилдаа гараад орой ирээл ажилласаа ирээл нэг хоол идчихэл компьютер тоглоол маргааш нь ахаал ирээл компьютер тоглоол энэ нь өөрөө нөгөө утгагүй болоод эхэлчихнэ. Тэгэхээр тэнцвэргүй байдал үүсгээд эхэлчихнэ. Тэгэхээр ийм зүйлүүдээ бас манай залуу гэрүүлүүд бас эрэгтэйч тэр эмэгтэйч тэр бас анхаараасаа. Тэгээд манай залуучууд одоо их гоё болж ин дөө соёлтой болж ин тэ. Одоо энэ муу зуршлуудаас бас их хол байгаасаа л гэж боддоо шүү дээ. Одоо янз янзын тэ одоо энэ гаж муу зуршлууд байна тэ. Энэ бүгдээс бас манай залуучууд их хол байгаасаа. За баярлаа. сайн сонсч авсан биз. Авлаа. Мөцөг зүйл ойж явах унаад байгаа юм тий. Нагэ. За өнөөдөр ингээд ямар ч хэлсэн нэвтрүүлэгт хүрэлцэн ирж ярилцсан мөх хоттой маш их баярлалаа. Нэвтрүүлгийнхаа зүгээс бас бяцхан гарын бэлгээ бид төрж гардуулнаа. Хармоо хүжи Milk Farm. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг, бас дэмжиж ажилладаг Хармоо хүжи Milk Farm-ийнхаа гарын бэлгээ бас хастай өргөн барья. Энэ дотор болохоор сүү тараг цүцгий гэсэн 3 бүтээгдэхүүн байгаа. Мэдээж энэ нөгөө маш тийм шинэлэг технологиор нөгөө амьд бактери, зөв бактери гэдгийг үлдээгээд хүнд хэрэггүй үүдүүдийн тэр шинэ технологиор устгаад ийм органик сүү гэдэг утгаараа сүүлийн үед овоо хүмүүс сайн мэддэг болж эхлэх тааш байна. За ингээд
нэвтрүүлгээ өндөрлөө найзынхаа одоо амжилтанд амжилт хүсье. За баярлаа. Чин сэтгэлээсээ баярлаа. Тэгээ манай Монголын маань те өрх болгон эрүүлийн өвчин зовлонгүй аз жаргалтай сайн сайхан байх болтугай те. За тэр ярил батаршгүй. За баярлаа. Урьж орцуулсанд баярлаа. За баярлалаа. Ийм гоё бэлгтэй мөн бас гэдэг. Ямар амар хүчрэх, ямар амар сэтгэлийн тийм аюултай хаттай хүн бэ. Сумогийн арилтаа амарх болох юм аа. Нэг бол сумоогоо бол нэг бол ирж байрлаач. Нараа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь Би хувьдаа өөртөө бодохдоо аав гэртээ суугаад бичээд юм кино харсан. Шалц киногоо энэ өнгөрсөн 10 сард нээлттэй тэгээд кино маань одоо театрт гарч байна.